За guys, энэ удаагийн бичлэг дээр одоо бид нар яг одоо энэ үндэсний төв цэнгэлт хүрээлэн рүү орж байгаа нэг зүйлийг хийх гэж чинь. Тэгээд юу хийх гэж байгаа вэ гэхээр Испанийн алдартай Барселона хөл бөмбөгийн клубын албан ёсны Монгол дахь салбарын бэлтгэл рүү н орж анги болгон дээр нь очиж челленжүүдийг хийх юм. За тэгээд ороод ирлээ. Бэлтгэл бол нэг иймэрхүү байдалтай хөрөнж байна. Хэдүүл одоо хувцас солио хийчихсэн. Яг эднэрийнхтэй адилхан улаан Барса академи гэсэн подолк бэлдсэн гинэ. Хүн нь эренгүүт хэдүүлээ өмсөд тэгээд орё. Тэр болтол хэдүүлээ шорт мортоо солиод байж хөө. Яг нөгөө бэлтгэл хийдэг шортоо орхицсан. Энэ зуны шорт гаргаад ирсэн чинь далайн ирэг дээр явж байгаа юм шиг харагдаж магадгүй л дээ. Шипиг явуулын байна. Саяхан авсан. Цээнага. Хувцас солилцсноор эргээд уулзцай залуусаа. Түр бай. Ямар ч гэсэн хувцас соличлоо. Одоо хэдүүлээ. Тэндээс нөгөө бага ангийнхнаас эхэлнэ. 7-оос 9 насныхны ангийн донд одоо ирсэн байна. Эндээс эхлээ тэгээд цаашаа ингээд нас нь дээшлээд явна. Тэгээд хэдүүлээ яг одоо ийшээ ороод энэ хэдийн хийж байгаа дасгалыг жоохон хийнгүүтээ тэрүүгээр өрсөлдөцгөө. Эхний челленжийг манай багш маань тайлбарлаж өгч байна. Hello, my name is Herman. Now we are going to do one exercise, one challenge with two children. They have a physical challenge. Энэхүү дасгалыг хийхийн тулд бөмбөгөө туугаад замд таарах саадуудыг зөв хийж даах бөгөөд хамгийн бага хугацаанд хийсэн нь ялагч болно. Close ball control and score. Okay? Ready? Go! За явсан. Go! Явах юм байна. Тэр нууцсан. За энэ хөлийн ажиллагаа ингэж хийх юм биш үү? Би бол өөрөө бас сайн мэдэхгүй 1 2 1 2 1 2 1 2 1 2. За 1 2. Ball control. Go. Close ball control. Okay, let's go. За ингэж. Тэгээд тэрийг оруулах юм байна те. Okay. And score. Okay. За ийм дасгал хийх юм байна. Тэгээд би одоо бас хийж үзэн. Хийчих бэлгүүдээс арай штэ. Тэгэхээр жоохон сандарч байна. Гэхдээ орч ирсэн оролдоод үзье. Ready. За ингэснэ. 1 2 хөлийн ажиллагаа. Footwork. 1 2. Гэхдээ амар ядраж. За одоо нэг right leg зөвхөн бар хөлөөрөө. За thank you. Okay. За ямар ч гэсэн ингэж эхэлх юм байна. Одоо энэ академид одоо хамгийн бага насны хүүхдүүд бол ийм бэлтгэлүүдийг хийж эхэлдэг юм байна. Гэхдээ тэр цаана бол янз янзын мөнгө хийж лах шиг байна. Хэдүүлээ одоо дараагийн анги руу явцгаая. Гэхдээ амар амьсгаад. Хэдүүлээ дараагийнхаа анги руу явцгаая. Сая манай ангийнхнаас одоо 2 надтай хамт өрсөлдсөн. Бус нь бол одоо энэ бэлтгэлээ гээд байж гин. Жог өөр юм бас хийдгэлэлэхтэй. Дандаа саяных хийгээд байна гэж байхгүй л ах л та. За одоо жоохон насаа дээшлүүлээ. Дээшлэж байгаад тэр хавь руу одоо хэдэн насны дээр очих нь мэдгүй явж ирсэн. Хэдүүлээ 2 дугаар үйлүүгээ орцгаая. За дараагийн анги маань бол одоо энэ яг бэлтгэлээ хийж гин. 8-9 настай хүүхдүүд гэж гин. За нэлээд бас шаргуу хичээлж байгаа харагдсан. Хэдүүлээ одоо ийшээ орж байгаад ямар челленж хүлээж гин тэрийг хамтдаа биелүүлцгээе. Та эдтэй бас ингэ челленж хийх гээд ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо та ямар нэг челленж төр бэлдсэн үү? Бэлдсэн байгаа юу? Бүгд хийх юм уу эсвэл хэнийг нь хийх юм уу? So the exercise is speed dribbling. Okay. So the kids are going to dribble through as many cones as possible, as fast as possible. Эдгээр зур хурдтай ингээ явуулах юм байна. Тэгэл болно юм да. Энэхүү челленжийг биелүүлэхийн тулд өгөгдсөн талбайг бөмбөгтөөгөөр 1 минутын дотор 3 удаа бүтэн тойрох ёстой. За энэ ч одоо ингэж ийсэн ингээд амар хурдан л ингэж явах хэрэгтэй юм байна л да. Яваа би хонч амьсгалч хүзүүн дээр амьсгалаач. Яваа тэгснэ энэгээр хурд тэгээ явах юм уу? Юу болоод нэ? Ингэ явах юм уу? Зүг юу болоод? Яваа амар темпэнд орчвоо. Юу челленж вэ? Шууд бэлтгэл рүү ороод ирлээ. Хэд удаа явах вэ? Багш зогсголтлээ. Юу болоод байна? За биш. Болцноо. Та явах юм уу? Юу вэ? За секундээр дуустал явчих та. Битмээ яваа. Цэвчээс нөгөө гар олчихгүй хөлбөмбөг тоглож юу гар вэ? За ингээд ядрахгүй нөө. Хурдны челленж бод ингээ хурдан ингээ явдаг энэ челленжийг ямар ч хийсэн ард нь гарлаа та яаж энийг хийдэг вэ? Гэтэ сайжрахаар юм байна. За амжилт. За одоо хэдүүлээ дараагийнхаа анги руу явцгаая. За манай дараагийн өрсөлдөгч нар бол нэлээд ахмад насны одоо хэдэн настай юмтэй зарим нь бол бүр надаас өндөр ч юм шиг харагдаж байна. Саяны эд дээр бол би бол азаргаллаа шүү дээ үгэн. 7 настай хүүхдүүдээс л та. За ингээд дараагийн анги буюу 12-оос 14 насны анги дээр ирдлээ. Ингээд манай залуу арай томорсон байна. Hi guys. За челленж байна уу? Бэлэн
юм байна уу? Өсөлтөө одоо. Бөмбөг ингээд хэрэгждэг. За. Тэгээд эхний хөрөл дээр шууд ингээд энэ тэр дөрвөлжин дотор ингээд Тийм үү. It's very simple. This is space, the ball, one touch, control. Yes. За энэхүү челленж дээр ирсэн бөмбөгийг нэг хүрээлтээр тогтоох бөгөөд бөмбөг дөрвөлжин дотроо үлдэх ёстой. Энэ дотор л авах юм байна те. За нэг Hey, one touch. нэг ингээ хүрээл болох юм уу? За окей. Go. Control. Унгахгүйгээр ингээ тогтоон хүмүүстэй. Control. Хэцүү байна. Control. За хэцүү байна. Anand. За анаа Control. хамгийн амар нөө. Okay. Цаа баг ингээ болчихсон уу? One touch. Энэ зүг үү? Okay. Оо болцсон. Ингээ болоо биш тий. За ойлгох. Одоо ойлгох. За ер нь бол болчлоо. За ингээд хэдүүлээ дараагийнхаа анги руу явъя. Саяных бол энэ хүл бөмбөгийн хамгийн харахад амархан ирнэ. Хийхэд хамгийн хэцүү зүйл буюу одоо ерөөсөө ингээ one touch юм байл та. Ирж байгаа бөмбөг ингээ тогтоох та баг ах болгондоо л ингээ зүг хийх ёстой шүү дээ. Тэгээ сая би ихэндээ ойлгохгүй жаа сүлдээ ямарч хийлээ. За сайн байцгаана аа. За хэдэн настай анги лээ? 11 юм уу? My name is Pablo. Okay. Yes, head coach in Bass Academy here. And then now we start the challenge. Okay. Okay. I'm ready. All right. You ready? Yeah. Okay. Easy challenge. Okay. Okay. You need to make the pass, and the ball is stop in the box, the yellow box. Okay. Only this. Окей. Энэхүү даалгаварт бөмбөгийг хөшөглөөд дөрвөлжин дотор бөмбөгийг үлдээх ёстой. За окей явсаа. Hey, Carson. За явсаа. Явсаа. Тутуулаад байгаа юм шиг. Come on. За. За. Ooh, good Gana. Good Gana. За. Хүү. За. За яч. За. Зөөлхөн л зөхидаа юм чи. Сүүлх. За энийг оруулаад аврагуудын лиг авраг авна. За thank you sir. Thank you. Nice to meet you, bro. Nice to meet you. За ингээд хамгийн сүүлийн анги буюу хэдэн настай хэлээд айдчихаа. Би 12 нэмэх анги дээр ирсэн байна. Тэгэхээр одоо энэхүү анги дээр хийх бидний челленж бол маш энгийн хэрэнд хамгийн сонирхолтой. Тэр бол тэр хаалга руу зүгээр нэг нь хааж яхад зүгээр пенальти буюу цохоод оруулна. Тэгээ оруулах юм бол дахиад тойрно. Оруулахгүй бол шууд тасагдана. За ингэж явсараад нэг нь үлднэ дээ. Тэгээ тэр нь өнөөдрийн ялагч болох байгаа. За ингээд хэдүүлээ челленж руугаа орцгоё. Манай хаалгач хаана вэ гэхдээ? Хин хаах юм? Хин хаах юм? За би хай. За. Хатсан шүү. Гар өвдөж чинь гэхдээ. За дараагийнх нь. Байхгүй. За. За байхгүй. Явса. Заавалж байна. За наач нь бол хүч нь бол болж байна. За явса. Яарэ чоо. За одоо ингээд оруулсан буюу одоо дараагийн үе дээр үлдсэн хүмүүс байна. Яг би өөрөө хаасан болохоор ингээд тэгээ дээрээс нь бичлэг хийж байгаа нь болохоор орчий. За ингээд бид дөрөв тэгээ дээрээс нь манай багш орно ингээд тавуулаа. Одоо мэрэгжлийн хаалгачтай болсон байгаа. Тэгээ хаалгач руу зохио тэгээ ялсан ялагч болно. За явцгаая. За ингээд хин тэн зөглөө. Хэдүүлээ баг юм биш үү? 5 хүн зөгтөг угаасаа. Хэдүүлээ тэгээ одоо яах нь арай. За ингээд эхний зохилт. Эрг явсаа. За энэ бол нилээ эвгүй зохилт байна. Яа энд ямар амар чимээгүй ямар амар болчих вэ? Дуур амьсгал. За чи би энэ шиг гарч. Хацаа авын гой зогс. Явсаа. За ингээд манай багийн ямар азар энэхүү зохилтыг би хаагаагүй байсан юм бэ. За одоо тэгтээ миний ээлж би эхлээд зогтөг гэж. Яг саний зохилтын араас зохино гэхээр айгуу тийм яа харагдах гадах. За тэгтээ зохино. За цаашаа харж байгаарай. За алдсан. За хоёр хүн үлдсэн. За ингээд тэмцээний шигшээ үлдлээ guys. Манай багш болон Эрик хоёр үлдсэн. За ингээд шигшээ зохилт. Явсаа. За одоо тэгтээ зүгээр багш алдах юм бол дагаа нэх боломж бол байгаа. За явсаа.
Яа, ямар амар хаалтгүй. За эргэн зохиол доогор хүчтэй зохиолт яа. За одоо багш оруулах юм бол дахиад сунгана, оруулахгүй бол эрг ялах нэ. Шийдэрлэх зохиол. Ямар зохиолтой. За би барыг тайлбар хийгээд байгаа юм шүү дээ. Энэ хөл бөмбөгийн тоглолтын тайлбар. За дахиад зохиоход бэлэн болсон зогсон. Яа, харамсалтай. Харин оруулахгүй бол дахиад сунгах юм дээ. Арсан. Тэгэхээр багшигаа бардгүй юм байна манайха. Челленж маань энэ түрээд дуусч байна. Тэгэхээр энэхүү Барсагийн актен дээр одоо энэхүү Барселонагийн актен дээрээс маш олон хүүхдүүд ингээ явдаг. Тэгээд энэ дундаас бас үнэхээр авьяастай хүүхэд гарч ирэх юм бол цаашаага яг үндсэн клуб рүү одоо бүр Испани Барселона руу бас явах боломжтой юм байна. Тэгэхээр хэрвээ та бүхэн иргэн тойрогч бас ямар нэгэн тийм мундаг хүүхэд ч юм уу эсвэл үнэхээр ирээдүйдээ гэж бодсон нэгэн байх юм бол энэхүү актендаас илсээрэй гэж уриалах байна. Someone give! Sí! Someone give! Sí! Someone give! Sí, sí, sí! Barca! Ой, бүр яа хэлдэг вэ? За гоё хэлж шүү. За guys, ингээд энэ удаагийн бичлэг дээр хэдүүл ямар ч байсан Испани алдарт Барселона клубын албан ёсны Монгол дахь энэхүү актем дээр ирээд бэлтгэл хийлээд хөл бөмбөгч шиг мэдрэмж авчлаа. Төв цэнгэлт хүрээлэн дээр ирсэн. Тэгээд энэ ч өөр салбар малбартай гэж байгаа. Тэгээд та тэрийг сонирхохыг хүсэх юм бол нөгөө доороо линк минк руу ороод үтсэн дээр байх. Ямар ч байсан өнөөдрийн бичлэгээр хамт байсан танд баярлалаа. Ингээд энэ удаагийн бичлэгээ дуусглаа. Бай. Баяртай. За дууссан. Юу хичээл номоо хий. Ажил төрлөө хийцгээе. Бай. Баяртай.